За дараах өгүүлбэрийг герман хэлний 6 цаг дээр хувиргацгаая. За одоо цаг буюу presence. За би ажилдаа явхаас өмнө жоохон юм идэж байна гэж хэлэх юм бол ich esse etwas bevor ich auf die Arbeit gehe гэж хэлэх нь. За өнгөрсөн цаг. За өнгөрсөн цаг буюу претеритум. Би ажилдаа явхаас өмнө жоохон юм идсэн гэж хэлэх юм бол ich aß etwas bevor ich auf die Arbeit ging гэж хэлэх нь. Өнгөрсөн цаг буюу perfect дээр энэ өгүүлбэрийг яаж хувиргах вэ? Би ажилдаа явхаас өмнө жоохон юм идсэн гэж хэлэх юм бол ich habe etwas gegessen, bevor ich auf die Arbeit gegangen bin гэж хэлэх нь. За одоо Plusquamperfect буюу өнгөрсөн цагийг үздэцгээе. Өнгөрсөн цаг буюу Plusquamperfect. За энэ цаг дээр энэ өгүүлбэр яаж хувирах вэ? За би ажилдаа явхаас өмнө жоохон юм идчихсэн байсан гэж хэлэх юм бол ich hatte etwas gegessen, bevor ich auf die Arbeit gegangen bin гэж хэлэх нь. За одоо ирээдүйн цагаа үзье. За ирээдүйн цаг буюу Futur 1. За энэ цаг дээр энэ өгүүлбэрийг яаж хувиргах вэ? За би ажилдаа явхаас өмнө жоохон юм идэх болно гэж хэлэх юм бол ich werde etwas essen, bevor ich auf die Arbeit gehe. За одоо ирээдүйд өнгөрсөн цагаа үзье. За ирээдүйд өнгөрсөн цаг буюу Futur 2. За би ажилдаа явхаас өмнө жоохон юм идчихсэн байх болно гэж хэлэхдээ ich werde etwas gegessen haben, bevor ich auf die Arbeit gehe гэж хэлэх нь.